энэ дээр баг бодлогод байдаг гэсэн энэ болохоор нөгөө өнгөрсөн жилийн олимпиад юм болчих. Препер гэж байгаа зэргээр ороод гэсэн чинь юм байна. За суулын татаач хандлыг одоо байна. За илрүү ороод тэгээд юу нэг байна. Сэдвүүд байна. Сэдвүүд хичээлүүдийн нэр байна. Тэрнээс data structure гэж байна. За үндийн бүцэл рүү ороод тэгээд энэ нэг тэгсэн дугаар лекцүүдийг шахаж ороод илүү гарсан цаг дээр юу гэж байгаа. Эдрээс бодлого харж байгаа ингээд бодоод байгаа. За болно яг уу харгана ихнээс нь бичлэг байгаа. Харгана ч хүүхдэд юм те. За түрүү хичээл дээр массив явсан. Массив усны бодлого холбоос чагсаалтын бодлого явж байгаа. Одоо холбоос чагсаалтаас нөгөө нэг бодлого нь үү. Түрүүн өчигдөр бол энэ нэг чагсаалтын холбоос чагсаалтын төсөөлтний элемент нэмэх гэдэг бодлого чинь байгаа. Бодлого чинь одоо тэр өнөөдөр энэ талгаар нь ихэнд нэмэх үү. Тэр бодлогыг бодё. За тэгээд сүүлд нь одоо энэ 4 цаг гэдэг намайг үстэй дуудаад байна. Тэр хооронд би бас энэ сүүлийг нь үзүүлнэ. Тэгээд одоо болох юм байна. За head гэдэг чинь талгаар шүү дээ. Жагсаалтын талгаар руу элемент нэмэх гэдэг бодлого байна. Энэ нэр нь тийм юм байна. Тэгэхээр бодлого нь бас тийм дээр. За бодлого руу орохоор зүүн талдаа үүдэн баруун талдаа код бичих ёстой. Танай бичих ёстой кодны цонх гарна. За энэ дээр уулын зөндөө код бичсэн байгаа энэ хураагаад тавьсан юм. За энэ дээр чинь import гэдэг импортууд нэг хуваацсан юм байна. За зөндөө юм хэрэглэж байгаа юм байна. Solution гэдэг класс байгаа юм байна. За энэ дотор бид нар ганцхан функц бичих функц энэ авч байгаа. Single list node нэг юм. Энэ чинь төгөл нь байна те. Insert node at head гэдэг. Жагсаалтын талбар руу зангалаа нэмэх гэсэн функц байна л да. За энийг бичээ гэж талбарыг бичээд би энэ ингэж байж байна. За доор энэ нэг хураагаад хийсэн бас юу байна. Нэг main функц байна. За энэ дээр нэг scanner ч явж байгаа шиг. Scanner гэдэг нь гараас юм авах байгаа юм байна. Тэгэхээр классын өөрийнх нь static or final юм байна. Ийм өгдөл байгаа байна. За ер нь яг за хурцчуудаа хэмтэн бүгдийн дараа функцууд явна гэсэн юм байна те. Функцны яваад хурцчны яваад функцны яваад ажиг болно. За энэ main функцийг оруулах хэрэггүй. Энийг нэг хүн бичсэн байгаа. За би хэмжсэн одоо энэ full-screen гэдэг юм хаач. Тэгэхээр энэ функц болчихно. За үүдэн дээр л байгаа. Юу дөрөв гарч байгаа. Кодны нот парам бичсэн дараа орж байгаа. Бид нар парам бичихтэй шууд энэ дээрээ бичээд веб руу явуулаад цаанаа хөрвүүлээд алдаатаа уурнашаа гэж цаад явуулаад та байх байдаг. Юу нь яг айгуу тийм веб дээр шууд код бичих гэж байна. Зүйлдээ нүдэн анжаарч байгаа байдлаа. Одоо яа гэсэн юм. Уул нь клиш дээр бичих хэрэгтэй. Гэхдээ амархан дуу болохоор шууд энэ бичээд явчихна. Бүр өндрөд ирэхэд 7 хоногийн дараагаас Eclipse руугаа энэ код оруулж байгаа. Тэгээд ажиллаж үзнэ. За нэг юм хөө. Заавал хийхэд бодлого өгөх юм шиг хэрэгтэй. За хамттай нэг Монгол дээр байхгүй. Англи дээр байгаа таны англи хэлэх гайгүй. Гэж бодож байна. За холбоос чагсаалтыг үзсэн. Бид нар нэг үзсэн юм байна гэдэг зураг хөрг явуулсан. Энэ сеттинг хийх гинэ гэдэг. За энэ бодлого зохиолч нэг юм идэвхтэй байх хэрэгтэй. Энэ авшиг өргөчтэй. Интэг үү те интэг юм байна. Интэг гэдэг юм. Тэгэхээр энэ бодлогыг 349,465 оролцсон юм байна. Оролцсон нэг хэсэг нь бодсон. 90 төгрөг бодсон. Сүзүүлтэйсэн. За. Тэгэхээр бидний жагсаалттай холбоотой. За нэг тийм жагсаалтын холбоо жагсаалтын толгой зангилааг загч өгсөн байна.
Тэгээд дээр нь биднэрт нэг жагсаал өгөгдсөн. Тэгээд нэг шинэ зангилаа өгөгдсөн. Тэгэхээр тэр зангилааг аваад толгой зангилааны өмнө оруулах хэрэгтэй. Жагсаалтын өмнөр оруулах. Жагсаалтын уртлаас нь оруулах гэсэн юм уу та. Машин дээр уртлаас оруулах чиг сонтой юм гэж үзсэн. Тэр за тэгээд жоохон дэлгэрэнгүй юм байгаа юм байна. Шинэ зангилааны next гэдэг талбар гэдэг байна шүү дээ. Өгдөл гэдэг нэг бүхэл тоон ч юм уу талбар байгаа. Нөгөө талбар нь заагч байгаа. Заагчийн нэг next гэдэг дараагийн зангилаа гэдэг тийм утгатай заагчийн утга нь юу байх вэ? Head гэдэг одоогийн head гэдгийг зааж байгаа заах хэрэгтэй. Тэгжиж жагсаалтын угшаараа нэг юугаар нэгээр уртснаа. Сүүлд орж ирсэн дөрвөн оюутныг хүн хөдөлгөөнөөс суухын хүртлээ да. Бичлэн дээр байна болчихлаа. За тэгэхээр цагаан уулан барих хэрэгтэй шүү. Тэгээд ерөнхийдөө ийм л үйлдэл хийх гэж байгаа. Бид нар бол нэг зангилаа нэмэх гэж байгаа. Гэхдээ нэмэхдээ жагсаал дээр ихэндээ оруулах гэж байгаа. За нэг зөв зөв яаж тийм. Цаг оруулж байгаа үгтэй. Гэрэл тусаа тэр нь бүдгрээд байна гэж жоохон хаацсан юм л да. Хөшиг. Тэгэхээр тэднийг тэглүүлдэг нэг цуг үг ч юм уу те гадагшаа онцгүй байна. Тэгвэл онгоолгойч харсан нарны гэрэл орж ирээд энийг бодоо олгоод тэгээд хоригт. Атгахаа бүр хахад. Та нар яахгүй шатаж өгөхгүй юм. Сонсноос бол байж байгаа бол. Түршээд онч шатаж өглөө гэдэг юм уу? Санал урах юм шиг. Шууд хааж тийм. За ер нь яхаа бол хэлээрээ бүр болохоо шатаад хэлэл эндээсээ. За юуж болж байгаа. Нөхөн бичлэг маань ачаан болоо. За ингээ юм нэмлээ гэсэн байгаа. За функцийн толгойг нэт бичсэн байна. Дата гэдэг талбартай байх юм байна. За тэрэн дээр нэг бүхэл тоох юм байна. За хязгаарлалтууд гэж юм байдаг. Бид нар оролтыг нэг тоох хэрэггүй ягаад гэвэл бидний main функцийг өөр тэр нөгөө саяхан харшаа гэдэг нөхөр бичсэн. Тэгээ main функцийн кодыг өөрчлөх хэрэггүй. Main функц нь өөрөө манай нөгөө функцийг нэг удаа дуудаж байгаа. Нэг удаа нэлээд удаа дуудаж байгаа. Одоо энэ дээр бол жишээ 5 удаа дуудаж байгаа. Тийм болохоор биднэрт оролт гаралт юу хамаагүй. Зүгээр л тэр жагсаалт байгаа. Жагсаалтан дээр нэг элемент нэмнэ гэдэг юм аа тийм. Ер нь бол нөгөө програмуудыг хийм үү одоо том програмуудыг нэг хүн эхнээс нь ахуулаад хийхээ байтсан. Мэдээж олон зуун мянган мөрийн чинь нэг хүн эхнээс нь хичээл тэгээд нэлийн бүр өөрийнхөө өмнө дуусна шүү дээ тийм. Өөрөө дуусгаас өмнө дуусна. Тийм болохоор хувааж хийдэг. Тэгээ яаж хуваах вэ гэдгийг та нараа объект хандлтан дээр бас зарим нэг ойлголт авсан баг. Яг классуудад хуваах, классаа дотор функцүүд, класс дотор функцүүдтэй байна тийм. Функцүүд болгоныг нэг хүн нэг даан бичдэг ч юм уу, нэг өдөр бичдэг ч юм уу. Тэгж хувааж байгаа. Надад бас нэг асуулт байгаа юм аа. Тэр хойд зогсож байгаа юм саналгүй болоод зогсоод байна. Зогсмоор байт юм. За шалтгаан байна уу? Сонин юу харагдаад байна. Юу ярьж илаа. Main функцийг өөр хүн бичсэн. Тэгэхээр яг том програмыг хуваагаад бичдэг болсон ихэвчлэн одоо юу гэдэг бүр жижиг нэг зэрэг функцээр хуваад. Тэгэхээр манай классыг бол баг бичээд дууссан. Одоо бид нар төсөн бодвол энэ гоо. Классыг бичээд дууссан. Бусад бүх функцээ бичсэн ганцхан функц үлдсэн. Тэр бол жагсаалтын ихэнд нэмдэг функц. Тэнийг бичээд өчгөө гэж байна. Тэгэхээр main функц дээр тэр оролт гаралт бүгдийг уншиж учраас бид нар энэ main бол их хамаагүй гэж хайчлаа. Хязгаарлалтууд яг нэг хардчи. Яг нь main функцэд өөрөө гал бичих хуралтай одоо чинь энэ гэдэг жагсаалтанд байгаа зангилааны тоон нэг 1000-аас хэвчгүй маа. Жагсаалтын элемент нь өөрөө бас удхан 1000-аас хэвчгүй маа гэдэг юм. Тэр энэ бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр 1000-аас хэвчгүй бид нар зүгээр л энэ тэтжс ч юм уу те энэ гэж зарлчих болно гэсэн. Нөгөө 2 тэрбумаас дээш те 4 тэрбумаас дээш ингээд ихэлвэл бид нар нэг өөр арай том төлөвлөгөөр хайжлаа шүү дээ. Энэ дээр бол бүгдийг интгээд зарлж байгаа. За тэгээд оролт гаралт нэг юм хөө. Бодвол ингээд за энэ ингээд 5 тоо оруулна гэдэг
гээд 5 тоо ингээд дараалал нь бичсэн юм байна. Тэгэхээр анх хоосон байгаа жагсаалтан дээр 383 нэмэхээр жагсаалтан 383 болчихно гэдэг ийм тайлбар нэндээ байна. Анх хоосон байсан жагсаалтыг 383 нэмсэн чинь 383 болцсон нэг загналаатай. Тэгээд нөгөө нууган одоо ардаа очих юм уу те дараагийн загнал байх гэдэг маягаар ингээд явж байна. Дахиад 484 нэмдээ дандаа зүүн талдаа нэмж байгаа учраас толгой талдаа те зүүн талдаа нэмж байгаа учраас нөгөө түрүүний орсон тоонуудын ихэнд тавигдана шинээр орж ирсэн тоонууд. Тэгэхээр 484-нд орж ирэх 392 орж ирэх бас зүүн талдаа тавигдана. Өмнө орж ирсэн тоонууд ардаа явж байна. Ингээд хамгийн сүүлд орж ирсэн тоон ихэнд байна. За ийм нөгөө массивыг массивээр их зовлонтой үйлдэлүүд гээд байгаа. Гэхдээ зовлон нэтээр гарч ирэх үгээр массив руу жишээ массив дээр ингээд хийхээр хамгийн сүүлийн үйлдэл энэ чинь 392 юу ч үлээ 975 392 488 388 гэсэн массив байсан бол 4 элементтэй массив байсан бол бид нэр 321 ихэнлэн хийн гэвэл энэ нөхцөлийг аргачлан нэг явуулах хэрэгтэй гэсэн. 1 2 4 удаа дуурал тэгээд өөрөөр бас нэг удаа ингээд 5 удаа болж одоо тийм энэ ямар зовлонтой болж өгөхээр 5 дондор зовлонгүй те 5 сая тоо байвал зовлонтой гэдэг байгаа. 1 секунд алднаа гэдэг байгаа. Ингээд дууссан. За энэ дээр ингээ өгүүлбэр нь байж байгаа. Бид нар болж өгөх жамаагийн за 7 дээр хийчих гэж бодож байна. Бүр хошоо 8 гэдэг явчихаар нөгөө юунууд яагаад гэж магадгүй. Хитрхийн шинэ бичигдэл ашиглаад толгойр үлдээж магадгүй. Java 7 бол объект дээр үтсэн энэ Java-тай чих таар. За энэ функцийг бичих хэрэгтэй. Бусдын хаана тавьсан байна те. Ураад хийсэн байна. За нэг юу өгдөн. Манай функцийн нэр нь энэ байна. Ийм single linked list node гэдэг ийм класс, ийм төрлийн класс юм шиг байна. Ийм төрлийн утга зах хэрэгтэй. Тийм функц байна. За public ч юм уу, private ч юм уу, protect ч юм уу мэддэхгүй байна. Тэгэхээр аль нь байдаг вэ? Default-оор нэг байх хэрэгтэй тийм. За энийг яа. Single linked list node-ийн нэг юу өгнө? Нэг загналаа өгнө. Юу нэг заагч өгнө. Тэр нь одоо байгаа жагсаалтын хамгийн ихний загналыг зааж байгаа. Тэгээд тэрний дараагийн загналыг юу ч юм уу, тэрний дараагийн загналыг гэж байж магадгүй те хэр урт нь мэддэхгүй. Урт нь мэдгийг шууд нөгөө next гэдэг заагчаар дамжиж явсаар хамаад null гэдэг үгсээр хүрээ зогсох хэрэгтэй. За нөгөө тань. За энэ бид нар тэгэл нөгөө функц бичих хэрэгтэй. За эхлээд нөгөө загналаа үүсгэх хэрэгтэй. Түр гэвч чинь. Ой энэ худлаа шүү. Түр нот гэдэг чинь загналаа үүсгэх ёстой. Энд ч багтмаар яах нь ихний ажил бол загналаа шинээр үүсгэн дотор нь датагаа бичих ёстой. Тэгээд тэр загналаа нь юутайгаа холбох ёстой. Залхамж гэх юм уу те. Insert гэж юу байгаа шүү те. Insert хийх ёстой. За тэрийг ингээд бишээд байгаа. Тэгэхээр яг нойлоос нэг бичил гэсэн гэхдээ яг өндөө яг аргамд байгаа. Нөгөө функц нойлоос нэг бичих гэж байгаа шүү. Бүр нойлоос нэг бичих. За тэгэхээр энэ хоёр юмыг хийчихүүлдэг болчих гээд байна. Манай main функц бол ерөнхийдөө гараас бахан тоо аваад гараас тоонууд аваад list count ч юм энэ нөгөө 5-ын тоо баг л та. Тэр хэдэн тоо гэсэн тэр тоог нь аваад тэгээд ажиж юм дээ. Тэр нэг юу болгоод хөл тоо болгох гэдэг л хөл тоо гэж уншаад тэгээд тэр тоогоо тэрнийг аваачаад list item гэнэ. Тэрийгээ юу жагсаалт руу нэмэхдээ манай нөгөө функцэд дуудсан. Insert node head гэдэг. Яа юу жагсаалтынхаа толгой жагсаалтыг өгөөд тас жагсаалтынхаа толгой загналааны загчийг өгөөд тэгээд нөгөө тоог өгч байгаа юм. За тэгэхээр манай функц бол нэг юм 5 удаа дуудагдах юм. Саяны жишээн дээр бол 5 удаа дуудагдана л гэсэн. За тэгэхээр одоо бид нар яаж яах вэ гэдэг эхний дараалалаар л явуулдаг. Яаж загналаа үүсгэх вэ гэж. Энэ дээр болохоор энэ дээр яаж загналаа үүсгэх вэ? Энэ дээр юу загналаа үүсгэх вэ маалга. За ийм төрөлийнх гэсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ угаасаа дээр юу бичсэн юм байна. Ийм класс байгаа дотроо ийм талбартай нөгөөх нь ийм талбар next гэдэг нэртэй талбартай гэдэг. Тэгэхээр энэ дээр нэг сан
CD нэг бүтц шиг бичсэн байна. Гэхдээ яг өнөөдөр энэ ч нэг юу байгаа. Байгуулагч хөгж байгаа гэсэн үг. За хөө байгуулагч нь хаана болох вэ? Тэр газар байгаа. Хаач үлээ. Энд байна шүү дээ. За solution гэдэг класс ба тэр дотор хоёр static класс байна. Нэг нь нөгөө зангилаа юм байна. Нөгөөх нь жагсаалт нөгөө юм байна. Зангилаа бол дотроо тэр дата мата тий юу хөлтэй байна. Нэг бүхэл тодорхой дараагийн зангилааны загчтай. Жагсаалт бол нэг толгойн загчтай байна. Сүүлийн юм яагаад ч заасан юм бэ? Хамгийн сүүлийн зангилааг заадаг гэсэн загчтай тийм ээ. Тэгэх хэрэгтэй юм байна. За дан холбоос гэж тийм юм байна. За тэгэхээр яг бид нар энэ байгуулагчийг дууднаа гэсэн зангилаа дуудахтаа зангилаа үүсгэхдээ single linked node гэдэг дом дотор нь бүхэл тав нэг дуудчин бүхэл тав нь дата гэдэг тайлбарлалыг биччин next-ийн шууд юугаараа автоматар нүүл гэдэг яачих юм. За тэрийг бичиж. Батарей дуслаа. Yeah. Үгүй юу ихний хэсгээ хийчихлээ. Нэг зангилаа үүсгэсэн. За тэрийг new node гэдэг хэрэгчээр заалгацсан. Мэдээж шинээр зангилаа үүсгэж байгаа учраас new гэдэг үгчж байгаа байгуулагчаар өгнө. New гэхээр санахаа авч байгаа гэсэн. Манай класс уу за дор хаяж энд нэг бүхэл тоо 4 байт. Энд заагч бол бас 4 байт. Тэгэхээр дорж 8 байтын санах авах хэрэгтэй. За гэхдээ мэдээж яг үүнээр бол 8-аас олон байт байгаа. Яг тэгэхээр энэ чинь манай объект чинь хоёр датанаас гадна энд нэг байгуулагч функцтэй байна. Энэ функц бас нэг зэрэг хадгалдаг. Код хадгалж байгаа байж таа. Тэгэхээр арай их том хэмжээтэй. Яг хэмжээг нь 8-аас олон байт гарах. За ингээд шинээр санах аваад тэр нөгөө next гэдэг нь болоод ямар node data гэдэг дээр шууд дата өгсөн. Энэ функц аргументээр орж ирсэн. За тэгэхээр бид нэр зангилааг үүсгэсэн. Жагсаалт маань бас санахад байж байгаа. Одоо тэр зангилаагаа жагсаалттайгаа холбоо. Жагсаалтынхаа эхлэлтэй холбох хэрэгтэй. Тэгэхээр яг тэр нөгөө үйлдвэр бичсэнээс манай шинээр үүссэн зангилааны next гэдэг загч нь нөгөө юмныхаа жагсаалтынхаа толгойг заахдаг гэсэн. Тэгэхээр энийг заана гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар зүгээр л new node гэхээр дүүхтаа new node-ийнхоо цэг тавьж агаад за энэ нөгөө юу нэ hash code notify бол бага функц гарч ирсэн tools ингээд эдгээр бүгдээрээ Java-гийн өөрийнх нь стандарт функцүүд объект болгон юу нэ объект гэж классын юу болгон ингээд юу тавьчихсан. Ийм функцүүд тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ тодорхойлоогүй байсан ч нөгөө дээрээсээ удамшуулаад авчдаг ч юм уу тийм байна гэсэн. Тэгээд бид нар энэнийхээ next гэдэг за next гэдэг тэрэн дээр нь тэрнийг нь болохоор одоо нүүл байгааг нь тэр нэг орж ирсэн жагсаалт байгаа шүү дээ. L list гэдэг жагсаалтын толгой зангилааг зааж байгаа. Тэр L list-ийг заах чинь. За ингээд ерөнхийдөө шинэ зангилаа үүсгэсэн тэрийг юу болгож байгаа байсан жагсаалтынхаа эхлэлтэй холбогдсон. Тэгэхээр манай жагсаалт ингээд уушаа нэг зангилаа уртулсан. Одоо бид нэг юу хийх хэрэгтэй вэ гэхээр нэг юм хийх хэрэгтэй. Одоо шүү дээ. Жагсаалтынхаа толгой жагсаалтын загчийг үзэх хэрэгтэй. Одоо үүссэн арай нэг зангилаагаар урт тэр нөгөө жагсаалтынхаа. Тэгэхээр одоо манай нэг зангилаагаар урт тэр жагсаалтын хамгийн ихний зангилаа бол манай new node болсон шүү дээ. Тэгэхээр тэрийг л зогсооч гэсэн.
New за шууд бичээд. За ингээд бол болчихж байгаа юм дээ. Нэг зангидаа усгах юм байна. За тэгэхээр урд нь нэмэх бол машин дээр хэцүү байдаг уу, хэцүүч байдаг, удаанч байдаг уу, холбоос шагсаал дээр бол амар хурдан дээр нь 2-3 мөр явчихсан. 3 хүрэлцлээ шүү дээ. За гэхдээ энийг зүг байна уу гэж шалгах хэрэгтэй. Тэгэхээр эхний удаад бол энэ rank code гэдэг төвчийг тарах хэрэгтэй. Rank code нь арай юутай. Хоёрхан тестээр шалгаж байна. Тэгээд энэ хоёр чинь юу тест вэ гэхээр гүргүр дотор гараад ирсэн тест. Тэгэхээр бид нар нөгөө ингэж тоо орж ирэх хэрэгтэй байсан гэдэг яаж болох юм дээр нь татж авч болно том тест байх. Энд одоо 5хан тоотой болохоор ингээд харагдаад байна. 500 байсан бол бас ингэж дэлгэцэн дээр багтахгүй шүү дээ. Тэгэхээр ингэж гарах хэрэгтэй байсныг нь манай програм ингэж гаргасан. Тэгэхээр яг тарч байна гэдэг. Энэ хоёр тест үүн дээр гэсэн өгүүлбэр дээрээс тест нь тарчжээ. Тэгэхээр хоёр тестэн дээр энэ өгүүлбэр дээр байгаагүй тест биш. Энэ бүр том юм биш биш. 10 тоотой тест байгаагүй тийм. Нэг ийм жижигхэн дүү тестүүдийг ингээд тавьчихдаг. Тэгэхээр энийг хангаж жагаад хэрвээ энэ хоёр тест дээр алдаад байвал энэ ингээд алин дээр нь алдаад байна гэж шалгаж болно гэсэн үг байна. За энэ хоёр тесттэй болчихжээ. Тэгэхээр уул нь амар алдаж малдаал зурж зүтрэл төвцөлөлттэй гэдэг. За цаатлын 7 тест байна. За тэр 7 болчихлоо. За тестүүдийн хувьд энэ 7 ингээд ирэхэд дуусчихж байгаа. Нэг надаа нэг оноо өгсөн. Оноо өгөхгүй тий. Юу та өмнө бодсон бодлоо. Түрүү жил мэдүүлж байна. 38 биш үү тий. За ингээд нэг онооны систем танд одоо тэдэн оноо байна л гин явах гэж байгаа. Дараагийн левел хүрэх гэдэг гинэ. За энэ жоо их өстой гэсэн хараад тестүүдээ харж жагаад 7 тест байгаадсан шүү дээ. Эхний 2 тест нь харагдаж ил байна. Сүүлийн тестүүд нь байхгүй гэсэн. Юу нь харагдахгүй гэсэн. Тэнцэг нь бол тэнцсэн гэж мэдэгдэж байна тий. Тэгээд ямар оролтон ч юу байсан, гаралт ч юу байсан мэддэхгүй тий. Хэр том ч юм. Тэгэхээр энэ тестүүдийг хэрвээ одоо ингэ явж ирсэн зөвхөн 4-р тест л улаан болчиход байвал энийг онгойлгож болно. Аналог гэдэг. Гэхдээ аналог хийхдээ нэг юм 5 оноо төлдөг. Энэ хакко гэдэг нь энэ хэмжээл байж байгаа. Энэ үйл хакко гэдэг нь энэ хэмжээлийг оноо. За баг юм болсон шүү. Ийм хөө юмнууд өгдөг нэг тийм медаль шиг юм амар жоо байж байгаа юм. Тэгэхээр арай нөгөө та нарт урамтай байх гэсэн зүйлээр тийм үү. За мэдгүй хакко гэж энэ нь билүү үнэ л ах тоо. Энэ чинь ранк юм байна. 260 мянга орчиж ихсэж байгаа юм байна. За та нар ингээд энэ ранка ингээд өгшин нэмэгдүүлээд бариад амар байвал нэг хизээ нэг цагт нэг өдөр Америкаас нэг компани мэйл бичнэ гэсэн. Манад орооч ямар их бодлоо гэдэг юм бэ гэдэг. За ер нь ихтэй л өглийн бүтцээр ихний шалгалтаа авдаг болохоор энэ дээр өөрийнхөө тестээр яаж болно? Шалгаж болно. Тэгээ энэ тестүүднийх онцгой бид нар өөрсдөө нэг юм тест хийл даа гэдэг. Хэдэн юу бод энэ бүр адилхан болчихлаа. Иймэрхүү тоонууд өгөөд тэгээ тэнд гарах хэрэгтэй гэдэг өөр мэдж байгаа бол тэрэн дээр тестэлж болно. Энд ч энэ тоонуудаар гарах байх л та. Юм хөө оруулж гаргаж байгаа. Одоохондоо бид нар зөвхөн юм хадгалах бодлогож байгаа. Сүүлдийн шиг нөгөө нэг маань хайж олно, барин тооцоолно гэдэг явж байгаа. За энэ бол юм уу сайн. Дууссан бахны их гоё таалагдсан энэ дээр лайк дарж байна. Энэ юм. Нэг юм хөө. Ингээд явах нь. За энэ чинь ямар ч гурван болж байна. 3 багс. Гялс дууссан шүү. За асуух юм бол би дуусгаад дараагийнх нь юу. Энэ яг өчигдөр бодсон бодлогоод би бас арайч хурдан явчихлаа.